шүү дээ. Монгол Улсын засгийн газраас 2026 оны 5 сарын 7-ны өдөр улсын хурал өргөн мэдүүлсэн аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг улсын их хурлын 2026 оны 6 сарын 12-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар явуулж эцсийн хэлцүүлэгт бэлтгүүлэхээр төсвийн байнгын ороонд шилжүүлсэн. Төсвийн байнгын ороо 2026 оны 6 сарын 17-ны өдрийн хуралдаанаараа дээрх хуулийн төслийн эцсийн хэлцүүлгийг Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйл заасны явууллаа. Хуулийн төслийн эцсийг улсын асуудал гараг болно. Нэгдсэн хуралдаанаар аж ахуйн нэгжийн орлогын албаны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлцүүлгийг явуулах үед хуралдаан даргалагчаас гүйцэн боловсруулах чиглэл өгсөний дагуу Монгол Улсын их хурлын чуулганы дэгийн тухай хуулийн 42-ийн 2-ын 1-д заалтад заасны баримтлан зарчмын зөрүүтэй нэг саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын орооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тэмцээн. Нэгдсэн хуралдааны анхны хэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусгасан эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийн эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг бэлтгэн та бүхэнд хүргүүлсэн болно. Улсын хурлын эрхэм гишүүдээ аж ахуйн нэгжийн орлогын албаны татврын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн төсөл хуулийн төслийг эцсийн хэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга зарчмын зөрүүтэй саналын томьёолыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа. За ажлын хэсгийн бүрэлдэхүүн түрүүн сангийн сайд Мэнд сайхан болон сангийн ам татврынхаа холбогдох албан тушаалтнууд оролцож байгаа. Улсын их хурлын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж үнэн бодиттой мэдээлэл өгөх, худал мэдээлэл өгөхгүй байхыг та бүхэнд сануулъя. Зочин танилцуулъя. Ховд аймгийн Үйнт сумын ерөнхий боловсролын сургуулийн 1986 оны төгсөгчид улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төгсөлтийнхаа 40 жилийн яваг тэмдэглэж байгаа нутгийнхаа ах эгч нартай